За сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдрийн мэндийг хүргье. За өндөр яах вэ? Бид хоёр одоо Монгол таа явах гэж байна. Манайгээс 50 мянган зайтай байдаг. Тэгээд очиод нэг бараа нэг авах юм байгаа. Тэгээд өгөрчийн помидор, өгөрчийн хям салаадны юм аваа. Тий. Тэгээд ерөөхдөө энэ сар нэг яадгүй гэдэг нэг галт харуулмаар дээ. ажил. Үгүй ер нь сарын зарлага ерөөхдөө яана. Гэтэ одоо бид хоёр нэг явах шина. За Монгол таамдрын ирж нэг газар өмнө нь нэг харуулчихсан. Нэг ачаа аваад, нэг ачаа явуулаад одоо нэг хям авъя да. Ям авъя да. Мангар том ачаа. Нөө юу явуулсан? MacBook iPad-ууд явуулсан. Тэгээд та нарыг өсөх юм бол нэр эндээс ингээд авч болоо шүү. Тэгээ энэ сарын хүргэлт өнгөө байгаа шүү. Каргоныхон төлбөр өнгөө. За тэр Монгол таамдрын юм нэг сайхан мантум мод юм санагдаж байна. За ингээд Солонгос дахь дэлгүүрүүдээр нэг юм хуваан. Эдгээр бүгд нөө юу нэрэ төгрөгөөр биш воноор стожин 7500 мянга вон 7500 вон хямар 1000 вон талах 3500 вон мултад 5000 вон ингээд юм гоё дэлгүүр байна. Сясах нөгөө орж исэн шигтанд орж ирээд эсэхэ хоёр хошир цаглаа би хоёр хошир идмээс санагдаад бөмбөлөө мэдгүй гэнэ тэ Өөсгүй. Өөсгүй нэ. Би өөсгүй гэж гэсэн энэ Монгол таавнд ирсэн бол нэг юм идэхгүй болдгоо маа. Сэтгэлээ яагаад нэг хошоо идэж та гэж. Ингээд жоохон навцтай. Зүгээр нэг гайгүй. Хана бачаа. Тэгээ сая тэгээд ерөөхдөө бол энтхийн Монгол дэлгүүрт мулт 5000 вон гэдэг чинь ерөөхдөө 12500 төгрөг орчин байхгүй юу. Тэгээд Монголд ч нэг 2500 орчин л байдаг те. 2000 л байд. Тэгээ 100000 төгрөг нэмэгдээд зарагдаж байгаа нөхө каргон л орчихлаа юм л да. Гэтэл бас жоохон арай үнэтэй юу. Каргон орсон гэсэн жоохон үнэтэй л заах байх гэдэг. Тэр ерөөхдөө нэг иймэрхүү л үнэтэй байдаг. Бид хоёр нэртөө ороод ирлээ. Явж ирлээ да хөрхий. За ингээд энэ болохоор мах байна. Өчтөр махаа захиалсан. Тэгээ орой нэг 5-аас өмнө жилүү захиалж магаш нөхрөөд байдаг байхгүй юу. За тэгээд бид хоёр махаа ямар мах ер нь авдгийм бэ? Сарда хэрэг хэргэлдгийм бэ? Бөмбөлөө бавалаа ираа гэж бодож байгаа хүмүүс байна уу? Яг зөв. Нэг хичээл зааж байгаа юм шиг. Би тиймэрхүү. Бид хоёр бол мах бол сарда ер нь 100,000 вон. 100,000-аас 120,000 вон орчим ер нь авдаг заяа. Монгол мөнгөөр нэг 250-аас 400,000 төгрөг явчихна. Тэгээ бид хоёр бол ер нь дандаа л гэртээ хоолоо ээж иддэг. Гадуур хоолгүй явал гадуур хоолоо зүгээр пицца мица тийм түгөө хоолоо ер нь иддэг заяа. Тэгээ энэ удаад болохоор 85,000 вон болсон байгаа манай мах. Тэгээ арай сар ч гэсэн дуусах чинь. Тэгээ яг нэг сарын махаал авч иддэг болохоор сараалгаа. Тэгээ арай бага мах тагсан байгаа. Дахианы мах бол иддэг гэхдээ бага иддэг арай юм. Тэгээ нэг хилэл мах тагсан байна. Ер нь нэгтэй хоёр хил дахианы мах тагчвал дараа сар гэхэд идэж дуусаагүй үлдсэн байдаг ер нь. Энэ болохоор ингээд хэрцсэн мах. Гэхдээ машинцсан мах биш. Энэ бол үхрийн гуйны цулахгүй. Гараар хэрцсэн юм шиг зүсэлттэй мах. Тэгэхээр тэр хүмүүс чинь ингээд ийм нэг махыг гараар гэрчээд байж гэж байхгүй. Тэгэхээр юм гараар гэрцсэн юм шиг жоохон юм том те ийм тэгж зүсэлттэй гаргадаг машинтай гэхээс өөртөө тэр газар тийм үү манай махны газар. За тэгээд ингээд авчвал шууд ингээд тоор байш маш хийгээд хөлдөөөө тавьчихдаг байхгүй ахихна. Тэгвэл гэл нэг ийм хоол хийхээс залхуур зүй байдаг да тэгээд захиалаад пицца мэт идчих гэхийг хооронд бэлэн машаа зүгээр шууд усан хийгээл сүү игээл тэгэл баяртай зархад уучдаг байхгүй юу. Тэгэхээр бас эрүүл мэндийн хувьд ч гэсэн санхүүгийн хувьд ч гэсэн маш сайхан гоё бодлого болж ирдэг. За тэгээ энийг ер нь нэлээ ахиухан банш хийж хөлдөө завгүй байх үедээ бол энэ 3 хилийг загчдаг. Тэгэхээр 3 хил жоо ихтгэх гээд идэг. Тэгээ ер нь 2 хил ер нь болно. 2 хил хагас ч юм уу. Энэ бит хоёр болохоор үхрийн сэрний цул. За энэ ингээд жижиг ингээд өсөд өгчдөг юм аа гэдэг чинь гоё. Ингээд энэ бас зүсэлттэй. Ингээд 2 хил үхрийн сэрний цултай. Сэр нь бол бохор өмнө зүгээр л гуйны цул авдаг байсан чинь жоохон хатуудаад байсан мах. Жоохон юм удахаараа ч юм уу мэдгүй жоохон хатуу байгаа гэсэн заяа. Тэгээд сэр ямар махан зөөлх юм бэ тэгээд ээж мэд эмээгээс авсан чинь сэрний мах нь арай гоё зөөлх юм байдаг. Гэт ийм өөх мах нь гоё хаалгалцсан те нэг гоё. Тийм болохоор яасан чинь нэрээ сэрний зул гоё юм бэлээ. Гэтэ арай үнэтэй байдаг. Гэтэ ахтай хойлоны 2-3 хил гэж байгаа юм шиг. Гайгүй 2-3-4,000 ваныг ялгаа юм чинь гээд ер нь энэ авдаг. 2 хил үхрийн сэрний цул
2 хил гуйны цуглыг ингээд татуулаад авцсан. Тэгээд 1 хил дахианы махтай ингээд 85,000 вон бас юм хүрэлтийн мөнгө зөнгө нь ороод махны маань ерөөхдөө нөгөө нэг сард хэдэн воноор хүн сэтдэг гэдэг тэр мөнгөнд дундаа ингээд орч болохоор ингээд махныхаа үнийг ингээд цагаан танилцууллаа. Нэг борцог авсан байна. Тэгээ борцог бол нэг хийддэггүй маа. Идээгүй юм чинь. Ингээд шинэ жил болох гэж байгаа юм. Нийслэл салаад хийж идэг ингээд өгөрцөн авсан байна. Солонгос өгөрцөнүүд айгүй тийм жихэрлэг байдаг. Орос өгөрцөнүүд л манай монголчууд зардаг юм шиг үлээ. Орос өгөрцөл юм л да. За тэгээд хям авсан байна. Нэг юм хям. Энд чинь 10,000 вон гэсэн. Гэтэ ер нь хямнууд ихэвчлэн 12,000 вон идэг. Өгөрцөө болохоор 5,000 вон гэсэн. Энэ борцог болохоор 8,000 вон. Нэг иймэрхүү юм авч ирсэн байна гэж. Нэрээ бит хоёр ийм санал байсан байхгүй бит хоёрт анх солонгос ирээд тэгээ зүгээр хаягдсан байсан санал байсан. Тэгээ ингээ үнгүү. За тэгээд энэ маань хөөрхөн л доо. Тэгсэн чинь ингээ энэ ингээд хугарцаа. Ингээд налсаар агаад. Тэгээд бит хоёр ингээд тусцаа ширээн дээр хийхээ юм хийж чадахгүйсэн болохоор дахиад нэг юм санал авсан байгаа амар гой санал юм. За. Тэгээд хуучин санал л та. Хүний хуучин санал болохоор хямдхан авсан гэсэн үг. Тэгээс ийм сандууч үнэтэй ч 100 эдэн мянган ванаас давна. За тэгээд цагаас ийм Монгол таун яаж ирсэн штэ. Тэг гол нь бас юм авах гэжсэн. Монголоос ачаа ирсэн байгаа бит хоёрт. Оо аим хүнд. Ийм хүнд ачаа ирсэн байна. За тэг юу ирсэн байгаа. Карго нь бараг 200,000 төгрөг бас тий. 200,000, 210,000 төгрөг болсон. Вау. За. Вау. За манай core brand-ийнхэн болохоор бит хоёр бүтээгдэхүүнүүдээ явуулсан байгаа. Core-ийн компаниг мэдгүй хүн энэ хороо дээр байхгүй бидтэй гэж. Бусад компаниг бодвол арай чанарын хувьд ч гэсэн, амтын хувьд ч гэсэн сайн, гоё байдаг болохоор баг зэрэг үнэтэй байдаг шиг санагдчихэв Core-ийн компани. Тэг гоё юм жимсний юм оргиороо. Тий. Ерөнхийдөө доторх жимсний оргиороо байдагаараа илүү давуу талтай болохоор гоё байдаг те манайхаа. Шинэ жилээр тийм. Ер нь шинэ жилийн ширээг компотгүйгээр ер нь төсөөлөхгүй сте манайхаа. Ялгуун дээр тавьж хагаад компоттой. Би бол зарим мөрөгтэй нийлээ хойл иддэг байсан. Угаасаа компотыг дангаар нь эзэн гоё амттай. Тэгээд илүү дутуу янз янзын юмтай холиод эзэн чи янз янзын бидэж болдог шнэ гоё. За ингээд яг юм 4 төрлийн чавхтай, интортой, үзэлцгэнтэй, харнууд хийж хэлэх ёстой да. Шинэ бүтээгдэхүүн гаргасан байлаа Core-ийнхан. Энэ самартай. Ингийн дотроо чоколаттай. Өнгөлөг юм аа. Гоо амтмаа өө. Зөөж. Өнгөлөг юм тий. Айгуу юм. Өнгөлөг юм. Аяа дуа классик гоё. Хаац хавдвал амтан ямар комент хийчихээрэй тий. За самартай яа. Гоё юм аа. Самартай нэлээд гоё юм. Бада. За одоо хүсэн хүлээсэн мөч яг одоо бит хоёрт 1 сарын турш яг ямар зарлага хэдэн төгрөгийн зарлага гаргадаг илэн долонгөө сайхан үнчээр ярьж өгье. За хүсэн хүлээсэн мөчний өмнө энэ өнөөдөр ийм iPad ирсэн маань. Keyboard-тайгаа. За тэгээд энэ хаяг гарч байгаа хаяглаа манайхан бичэн үзээ Facebook бол Instagram хаях байгаа. За тэгээд бат дахиад нэг давхар зарын мэдээ өгье. За би чинь солонгос хэл заадаг манайхан ер нь баг бүгдээр мэдж байгаа. Солонгос хэлний анхан төвшний мэдлэгийг заадаг. 2026 оны 1 сарын 19-ноос одоо анхан шат болон сүртэй хагаа шатны маань хичээлүүд ингээд эхлэхээр болсон байгаа. За бид хоёрт ингээд яг том гардаг зарлага ингээд англиад 6 төрлийн зарлага гарч ирсэн байгаа. За хамгийн ихнийх нь мэдээж байр. За хэдэн төрөний түрээс төлдөг юм бэ? Хэд байд юм бэ гэж маш их хүмүүс асууж ирсэн. Яг тухайн нэг home tour бичлэг гэжсэн гэрээ танилцуулсан. Байрны түрээс маань 700,000 воны үнэтэй буюу сая 820,000 төгрөгийн түрээстэй байр байгаа. За тэгээд энэ дотор маань болохоор ямар ч quality сөөх, ус тог юу ч ороогүй мөнгө. За тэгэхээр бит хоёр яхан тусдаа тэр бүх мөнгөө төлөх нь штэ. За тэгээд би амьдарч байгаа учраас quality буюу сөөх нь жоох үнэтэй байдаг. 160,000 орчим вон гарч ирдэг. За тэгээд 160,000 вон гэдэг нь юу юм бэ? 416,000 төгрөг юм ээ. За тэгээд энд нь болохоор энэ байрны яг сөөх юм уу? Тэгээд нэмээд тог, ус
орсон байгаа. Энээс гадна бит хоёр газны мөнгөөл тусаа төлөх ёстой гэсэн үг. Тэгээ газны мөнгө нь ерөөхдөө 100 бол ерөөсө баг гараагүй бит хоёр усанд орохдоо угаалгын машин ажиллуулахдаа л ерөөхдөө асаадаг гэсэн үг байхгүй. Тийм болохоор баг гардаг асаал унтаарчдаг байна. Тэгвэл нэг 10,000 вон дотор. За тэгээ одоо өвөл олж байгаа учраас ингээд шалаал халаал малаалтаа асаагаад ерөөхдөө бол үнтэй гарна штэ. Гэтэ бит хоёр тэрийг ажиллуулахгүй байгаа. Ягаад ч юм болоод байгаа. Тэг бит хоёр нэг юм жижиг юм үлээдэг халуунаар үлээдэг юм авчихсан бохгүй бит хоёр ингээд газны мөнгө их гарах юм бол хэцүү мэн ингээд манай нага цах тэгжээсэй. Газны мөнгө нээр үнтэй гадаг мэдүү газ мадаа сайн одоо яагаарэ бага ажиллуулаарэ те одоо ингээд ухаантай байгаарэ гэх. Тэгээ тэрээс болоод бит хоёр нэг юм аваад одоо тэр байна л да. Тэгээ тэр маань хөрхөн үлээгээд хөрхөн дулаацуулцдаг амар хурдан. Тэгээд газ юу нэ одоохондоо л 12 сарын дунд гэхэд ажиллахгүй 1 сар гаргаад ажиллуулж магадгүй гэж хөөгтөн болоод за тэгээд 10,000 орчим бод тэгээ өвөл олол мэдгүй их ажиллал 20-30,000 болоод жоох ихсч магадгүй. За яг хоо би 10,000 вон буюу 25,000 25,000 төгрөг авъя. Тэгээд бит хоёрт интернетийн мөнгө гарч ирнэ. За интернетийн мөнгө нь болохоор анх суурилсан үн мөн нь бол үнэтэй байсан л да. За тэрийг хэлээд яг сар төлдөг мөнгө нь болохоор нэг голоо 25-30,000 хооронд гараад идэг санагдаад. За тэгэхээр яг нөө бит хоёрын байранд өгж байгаа мөнгө нь байрных нь үндсэн мөнгө, сөөхий мөнгө, газны мөнгө, интернетийн мөнгө нийлээд нийт 2 сая 326,000 төгрөгийг байранд зөвхөн байрнаа төлдөг байх нэ. Хүнсэнд болохоор бит хоёр ихэвчлэн нэг 500,000 воноос 600,000 воны хооронд гардаг байгаа. Тэгээ сүүлийн үед мэдгүй жоохон дандаа л тогтмол 580 570 малтай гараад байлээ. За тэгээд тэрийг хүснийхээ мөнгөийг бол хасах хэрэгтэй байна гэдэг айгуу тийм том зорилготойгаа миний хувьд бол за Барсагийн хувьд бол мэдэхгүй байна. Одоо тийм дөрөв ирсэн маха янлж гэлээсаа чээчээ. Тэр тоор ингээд жижигхэн байгаад хөрөгчөндөө гээд янзлдаг байхгүй. Манай эмээ надад нэг зааж өгчээсэн. Тэгээ би бомбалын хөө зааж өгсөн байгаа энэ аргыг маань. За тэр ч яг гоо. За тэгээд тэр маань за 600,000 вон ер нь нэлээд дөхөж гараад 600,000 воноор авах юм бол хүнсэнд сая 560,000 төгрөгийг зарцуулдаг байх нэ. За дараа нь болохоор бусад жижиг сажиг зардал гардаг. За одоо гэхдээ дайсон ордог ч юм уу. Жижиг сажиг зардал гардаг юм аа. За тэр нь болохоор ихэвчлэн 100,000-аас 200,000 вооны хооронд гардаг. Тэгээ энийг баг байлгах гэж юу хичээдэг. Бит хоёр бас бичлэг хийдэг болохоор янз янзын одоо энэ камерныхаа суурийг авах жишээтэй ингээд иймэрхүү зардлуулал мэдгүй нэмэгдээд байдаг. За тэгээд 150,000 вон гэдэг орчим бодох юм бол 390,000 төгрөг бусад жижиг сажиг зардал гаргадаг байна. Дөрөвт зардал нь болохоор конган буун буюу эрүүл мэндийн даатгал төлн. За тэгээд бит хоёр бид нэг оюутнууд учраас хөнгөлөлттэй сард 76,000 воныг төлдөг. За тэр нь Монгол мөнгөөр 197,600 төгрөг юм байна. Дараа нь болохоор утасны төлбөр мэдээж тогтмол гарна. За тэгээ бит хоёр байж болох юм хамгийн бараг л хямдхан утасны төлбөрийг төлж амьдардаг хүмүүс байгаа. 17,300 воныг төлдөг. Тэгэхээр дандаа гэртээ юм уу сургууль дээр байд. Ер нь их цаг гэртээ байдаг болохоор гэртээ wifi-тай болохоор нэг гадуур нэг тийм дата ашиглах шаардлага байдаг. Тэгээд 17,300,000 вон болохоор 45,000 төгрөг юм байна. 6 дахь зарлага болохоор автобусны мөнгө бас мэдээж тогтмол гарна. Ингээд нөгөө нэг солонгос болохоор сар болгон тогтмол нэг дүнгээр төлөөд тэгээд тэрнгээрээ зөвхөн Сөүл дотор хязгааргүй автобус метро ашиглах хэрэгтэй тийм юу байдаг байхгүй. Хүмүүсийг ийм нийтийн тээврийг ашиглуулахын тулд хийж байгаа тийм одоо бодлого. За тэр нь 62,000 воныг төлдөг буюу Монгол мөнгөөр 161,200 төгрөгийг төлдөг юм байна. За тэгээд би ингээд нөгөө зарлахад 6 төрөлд ангилсан байсан шүү дээ. Тэгээд яг 3 төрөл нь болохоор яг 50 гаргадаг байхгүй. За байр болон хүнс тэгээ бусад жижиг сажиг гэр ахуйн юмнууд авсан ингээд энэ 3 зардлыг болохоор нийтдээ Монгол мөнгөөр болохоор 4,276,000 төгрөг болж байгаа юм байна. Тэгээ энийг бол яг 50 гаргадаг гэсэн. Тэгэхээр 2 сар гарна бахна шүү дээ. За тэнгуүдээ үлдсэн 3 зардлага буюу эрүүл мэндийн даатгал, утасны мөнгө, автобусны мөнгө нь болохоор яг л өөртөөхөө гаргаад өөртөөхөө төлнө гэсэн үг. Гэхдээ адилхан дүнтэй. За тэр нь болохоор нэг хүний тус тусын мөнгө нь болохоор 403,800 төгрөг юм байна. За ер нь хүний юу? Яг хүнээс тогтмол 2,500,000 төгрөг орчим гардаг юм байна. Сард уу? Тий. За юу яриад. Тэгээ дээр нь сургалтын төлбөрөөр хадгалсан шүү дээ. Тэгээ би бас сургалтын төлбөр яриаггүй. Сургалтын төлбөр ингэдэг байхгүй. Тохойрын хувьд бол мөнгө хадгалдаг яг сургалтын төлбөр хийдэгдгийг мэдж байгаа хэмжээний 5 сая орчим өгдөг байхгүй. Тэгээ тэрийгээс дараагийн төлбөр төлөх хүртэл хугацаанаасаа бодоод ингээд 5 сая орчим вон. Тий. Тэрийг ингээд хадгалдаг сар болгон. Тэгэхээр зарлага нэмээд 2 сая төгрөг хадгална.
Тэг хадгалахгүй бол нэг доор угаасаа өгч чадахгүй учраас тэгэж явдаг. Тэг зөвхөн ахын хүнээс ерөнхийдөө сардаа нэг 5 сая төгрөг гарах нэ баг. Тэ. Йоо амар айгуу дарамттай байна болио. Хоногийн 24 цагийн бараг дээр 20 цагт нь мөнгө л бодож амьдэрдэг даа гэж. Унтчихтал бодохгүй юм да. Тэгээ ер нь мөнгө л бодогддаг да. Одоо тэгээд ажил хийхгүй бол хэцүү. Тэгээд гадаадд амьдарч байгаа юм чинь хинч туслахгүй тийм ээ. Тэгэхээр яг хөө бүр мөнгөний донтой мөнгөний хойноос гүйж байгаа хүн болдгийсэн шүү дээ. Яалтчгүй л байгаа гарах ёстой бүр заавал зарлага нь юм өндөр байгаа. Тэрийг олохын тулд угаасаа хөдөлмөрлөх ёстой байгаа учраас л мөнгө бодож байгаа тийм ээ. Манайхаа угаасаа бүгдээрээ л мөнгө бодож байгаа гэж бодчих. За. Тэгээд авах гэхийн ухаанаар миний ярьж юм ойлгох нь эзтэй. Манайхаа Солонгост амьдарч байгаа бүхэл одоо оюутан ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн зарлага ер нь л бүгдээрээ л адилхан ер нь иймэрхүү байгаа. Бид хоёр арай их үрээд байгаа бол бас биш. Арай бага бол үрээд байгаа бол бас биш. Ер нь нэг иймэрхүү. Гэтэ яг ямар үнэтэй байранд амьдарч байгаа шалтгаалаад үнэн нь жоохон өөр бол. Тэрнээс бусад залууд бол тогтмол гардаг. Ер нь бүгдээрээ л адилхан. Тэрийгээ дагаа солонгосчуудын цалин нөгөө нэг монгол цалин бодвол өндөр учраас тэрийг дагаад яг юм өндөр гараад байгаа гэдэг ойлгоорой. Хүүе солонгос амьдарч байгаа монголчууд маань бүр жаргадсан байж тээ амар их мөнгө зарлагдсан байж тээ гэж бодож болохгүй. Воныг төгрөгөөр шилжүүлэхээр л ийм их мөнгө гараад байгаа гэдгийг бас манайхан ойлгоосой гэж хүсэж байна. За тэгээд адилхан л ажил амьдралж байгаа бүх солонгос гадаадд амьдарч байгаа монголчууд маань үдчихвэл та бүхэн тэр мундаг шүү. Амжилт хүсье. Тэгээ Монгол амьдарч байгаа монголчууд маань ч гэсэн мундаг л та. гэж. Бичлэгээ дууссан баярлалаа. Лайк and subscribe дараарай. За тэгээд баяртай энэ бичлэгээ ингээд дуусгах уу? Баяртай. Баяртай. Баяртай.